Дээдийн багш дор мөрг өмөө. Югүзэрсэн монлог хэмээн алдаршсан мэлрага богд. Чонлон нэр тууланд сум бүхий цагтаа. Би дээдийн багш Марвал Лазвагийнхаа зарлигийг бүтээхээр бясалгал бүтээл хийхээр лач нэрт цас цагаан ууланд оцсоваа гэж шийдсэн. Ингээд лач уулыг чиглээд явж явах үед уулын хормодоор нэгэн тосгон үзэгдсэн. Тэр тосгоноор дайраад жаахан идэ ундааны зүйл гууж аваад цаашаа явъя да гэж бодоод тосгоныг чиглэн одсон байгаа юм. Энэ үед тосгонд айлд хурам найр болж ирсэн. Хүмүүс юу ярьж гэнэ үү гэхээр аяа Мэлрав хэмээн алдаршсан нэг югүзэр байна гинэ. Тэр хүн одоо энэ их элчилгүй улсын дунд гав ганцаар өөрийн хүчинд дулдууд нь явдаг гин. Хатуужил явдлаар замдаг гин. Аяа гүмүн гайхамшигтай бэрх олдоход нэм бэрх хөв тавилан босуу гэж хоорондоо ярилцаж байсан. Мэлрав хүрээний үүдэнд хүрэлцэн очиход дотроос элдв чимэг зүйлзүүлсэн нэг сайхан залуу эзэгтэй гарч ирсэн. Ингээд таны нэр алдар хэмбэ? Аль газраас ирэв гэж асуусан. Мэлрав хариуд нь миний суух орон магадгүй гэж хариулсан. Тогтсон суух тодорхой оронгүй гэж өөрийгөө тодорхойлдог Мэлрав. Аглаг уулнаас суугч ихд янч Мэлрав билээ би. Өглөгийн эзэн хадагта та над луга буйны өрөөл барилдаж хэсэг идэ ундааны зүйлийг өгөөч гэж гуйсан. Залуу хадагта би танд идэ ундааны зүйлийг өглгүй явах өргөнөө би танд. Гэхдээ та яг Мэлрав бүгд мөн үү гэж лавлаад байсан. Яг гэхээр саяхан гэр дотор энэ югүзрийн тухай яриа өрнжсэн. Тэгээд энэ домог шиг хүн өөрийн биеэр ирчихсэн байна гэхээр итгэж ядан асуусан. Мөн би юу боллоо гэж худал хэлэх вүлээ гэж Мэлрав хариулсан. Хадагта баярлсандаа болоод бүр төрүүлээд гүйчихсэн гэж байгаа юм. Энэ номон дээр бичснээр бол. Гүүж оронгуудаа хөөе цаан чинь нөгөө Мэлрав богд ирчихсэн гадаа байж гин гэж хэлсэн. Хүмүүс юу яриад энэ үний юм уу худлаа юм уу гэд бүгдээрээ гүйлдээд гараад ирсэн. Зарим одоо хөнгөн сэтгэлтэй, сүсэг бишрлэгтэй хүмүүс нь бүр мөргөөд унчихсан гэж байгаа юм. Ингээд өргөн хүндлээд гэрт уран залж өргөн хүндэлсэн. Гэрийн эзэгтэй шин дорма хадагта богд ламыг зүйлбэрээр дайлах зураа. Ламтан та одоо аль зүгөөд болох вэ гэж асуусан. Би лач нарт цас цагаан уул руу явж байгаа гэдгээ Мэлвагд хариулна. Гэтэл тэнд суусан өглөгийн эзэд бүгд гуйсан Мэлвагдоос. Та эндээс холгүй Дэрэлүн жогмо гэдэг нэртэй нэг хад байдаг юм аа. Тэр нутагт маань суугаад сойрхоод өгөөч. Тэр нутагт одоо чөтгөр шулам илт шүглээд өдрийн цагаар хүртэл хүмүүсийн нүдэнд үзэгдэж харагддаг. Манай иргэд өстө маш ихээр айж цочоод ерөөсө тийшээ зөвлөхөө байсан. Одоо нэг өглөгийн эзэн хэлж гэн миний хувийн нэг сайхан үржил шинтэй бэлчээр тэнд байдаг юм. Тэрийгээ ч одоо ашиглаж чадхаа байсан гэд ингээд гуугаад Дэрэлүн жогмоо дээр сууж өгөөч гэж гуйна. Мэлвагд юу гэж хэлсэн гэхээр би таны бэлчээр газрыг номхдохын тулд биш. Ер нь тэр Дэрэлүн жогмоо гэдэг хатанд чинь би нэг суугаад үзье. Би ер нь явъя гэд мурдахаар завдсан. Өглөгийн эзэд та хүлээж азан хүн гаргаж өгнө унаа ун шоол унд гэд бөө юм болсон. Зүгээр надад нэг жахаал идэ ундааны юм өгөхөд болно. Би олон жил одоо ингээд яваа сурчсан. Та нарын сайхан сэтгэл байхтай л надад болно гэд ингээд яваад өгсөн. Дэрэлүн жогмоо уул руу. За энэ дэр зогсоод би нэг ганц хоёр юм хэлье гэж бодож байгаа юм аа. Ерөн бид бол домог сонсож байгаа. Домгийг яг домог чигээр нь дамжуулахын цацуу түүний цаад нарийн анс утгыг бас давхар чадлын хэмжээнд тайлбарлаад явчихъя гэж би бодлоо. За сайн устлаачийн бүлэг бол тэр уулын эргэн тойрон давтамж тогтоосон хий битүүдийн маш том зангилаа байсан. Түүнийг одоо
номхотгож, тэрхий биетийг номхотгож номонд оруулсан тухай өгүүлж байгаа. Тэгэхээр Мялбагдын сургаал бол үргэлж нэг тийм 3 давхар өнгө астаа явдаг. Эхлээд байгалийн үзэгдлүүдээр зөвөрлөж номлоно, домог хэлбэрээр номлоно. Энэ нь энгийн одоо гэгэрээгүй бидэн шиг хүмүүст бол хэрэгтэй. Домгийн цаатал руу анхаарч харах юм бол бясалгалын нарийн анс утга байгаа. Бясалгалын нарийн анс утгаас цаашаа явах юм бол бүр нууц тарины, бүр йогийн маш нарийн ухаан байгаа. Ер нь нэг 3 давхар номлодог. Тэндээс гагцаар лачин эрдэс цас дуулын хормойд хөрх үестэй тентхийн хүмүүс чөтгөр шулам нугууд элдв зөүлийн өвдөс хэргэлэн Мялбагд руу дайрч гин. Богдлам уулын оройд хөрх үестэй огторгууд бараан үйлс хуралдуулаад галтаянга нижгнүүлэн их хур мөндөр орсонд баруун зүүн этгээдийн хад асган урж гол мөрний урсгалыг боосноор догшин их долгис хөвлцөх их нүүр өсгчээ гэж байгаа юм. Нууц тарны сургаалд хүнийг баруун зүүн төвийн сувгтаа гэж үздэг. Баруун талын сувг нь үйл ажиллагааны буюу логикийн тал, эрхтэлэг тал гэж үздэг. Дандаа гадагшаа чиглэсэн ийм үйл ажиллагаа хийж яадаг тал. Зүүн тал нь мэдрэмжийн тал, их дотгошоо татсан ийм харанхуулаг сарны чанартай эмгтээлэг тал юм зүүн тал маань. Зүүн сувг тал гэж ярихгүй сувг гэж ярих нь зөв. Тэгээд төвийн сувгтаа. Богдламын хувьд бол дандаа төв сувг дээр явж байгаа. Ихтэй яанч. Гэвч Богдламыг лач нарт цас цагаан уулын хормойд хөрх үест хий биетүүдийн их олон жил тогтсон тэр зангилаа давтамж юу хийжсэн гэхээр эсэргүүцэл үзүүлж гэн, ирээдвэлгсийг үзүүлж гэн, физик орчинд хүртэл маш их савлгаатай. Бүр одоо галтаянга цахилж гэн, бороо орж гэн, хад чулуу нурааж гэн. Дотн талд төвлөрлөлт хүртэл маш их саад дотор учирч гэн. Баруун зүүн этгээдэд хад асга нурж гэн, гол мөрний урсгал бооно гэдэг нь баруун зүүн сувг савлгаатай, төвийн урсгалыг бол боож гэн. Энэ их ирээдвэлгсүүд ийм юм болж байна. Мялбагд юу хийж гэнэ гэхээр нууц тарны шуламсыг номготгох арга хэрэгэлсэн. Төвлөрөл бясалгалдаа суугаад авсан. Гэхдээ тэр их чулуу нурж байгаа тийм нөхцөлд энгийн аюулгүй байдлаа бол бас мэдээж бодолцох ёстой. Бясалгалын төвшөнд яаж ирсэн гэхээр тэр хий биетүүдийн хоёр нүдийг ёстой цэг ширтчихсэн. Хоёр нүдийг цэг ширтээд дулдуугаар хөсөр дэлдэх гэдэг техникийг хэрэгжилж ирсэн. Энэ хоёр нүдийг цэг ширтэнэ гэдэг нь яг төв сувгийнхаа урсгал дээр байхыг хэлээд байгаа юм Төв сувгийн урсгал дээр байж байгаа. Баруун талдаа ч хазаахгүй байна, зүүн талдаа ч хазаахгүй байна. Үйлдэл үйл ажиллагааныхаа логикийн тал руугаа ч орохгүй байна. Мэдрэмжийн буюу зүүн тал руугаа ч орохгүй байна. Төв сувг дээр. Нэгдүгээр төв сувг дээр, хоёрдугаарт дулдуугаар хөсөр дэлдэж байна. Яг өгзөө тайлбарын хувьд авч үзэх юм бол дулдуу гэдэг нь ингээд нэг тулаад яваад байдаг таяг маягийг хэлдэг юм байна лээ л дээ. Гэхдээ дулдуугаар хөсөр дэлдэх гэдэг техник нууц тарны сургаалд ямар агуулгатай байна уу гэхээр бүх зууралтуудаа тавьж байна. Мэдээж ихт яанч бол энэ хорвоо ертөнцид зуурсан бүх зууралтуудаа бол тавьдсан байгаа шүү дээ. Тогтох суух тодорхой оронч байхгүй. Гэхдээ юмыг яаж мэдэх вэ? Бүр амь настайгаа ч болов зуурчихсан байх вэ? Нэг жижиг зууралт байна уугүй юу? Ёстой бүгднгийн хайж гин, хөсөр хайж гин. Энэ нь яах вэ? Чулуун мулуунд цохичих вэ гэдэг эрүүл сар бол ухааныг хайсан гэсэн үг биш. Сэтгэлийн гүнд байгаа бүх зууралтуудыг ёстой хөсөр хайхыг бол дулдуугаар хөсөр дэлдэх гэж байгаа. Төв сувгийнхаа урсгал дээр тас гítэл байрлаад угаасаа төв сувг дээр дулдуугаар хөсөр дэлдэж байгаа бүх зууралтууд тавигдсан.
Ер нь дайралтын эрчим гаднаас дайрч байгаа тэр нарийн биетийн төвшөнд дайрч байгаа дайралтын эрчим бол одоо их хүчтэй байсан гэдгийг энэ домогт өгүүлж байгаа. Ер нь баруун зүүн сувг айхтар савлж өстөд хад чулуу нураагаад тэр гол урсгалыг бол зүгээр боогоод байгаа гэдэг нэг юм яриад байгаа юм. Энэ бол одоо төвийн сувгийг боогоод ирсэн. Төв сувг дээр төвлөрөвч боогоод байсан. Тэгээд энд сонирхолтой юм юу хэлж гэнэ үү гэхээр баруун зүүн улсын хооронд могон мөрмөт нарийн жимийг дагнас гаргаж өгсөн гэж. Энэ үед дагнас баруун зүүн хоёр уулын хооронд могон мөрмөт мөрөлдсөн тийм замыг гаргаж өгсөн гэж. Жим, бүр жим гэж ярьж байгаа. Тийм жим замыг гаргаж өгсөн. Энэ нь юу ярьж гэнэ үг гэхээр ер нь төв сувгийн урсгал бол их савлгаатай нээгдэж байна. Баруун зүүн хоёр талд энэ руу дайрч байгаа нөхцөлд эн чинь одоо логикийн тал, мэдрэмжийн тал энэ аль нь ингэж их савлж байгаа нөхцөлд төвлөрөл буюу төв сувгийн урсгал бол их мөрөлдөж нээгдсэн. Могон мэт ингэж мөрөлзаад нээгдэж байгаа тухай өгүүлж байна. Тэгээ яг уу яваанда бясалгал жигдрээ тогтхын хэрээр нөгөө мөрөлдсөн зам чинь тэгшрээд ирнэ. Тэгшрээд ирнэ. Төв сувгаар урсж байгаа урсгалууд бол саадгүй болно. Тэгэхээр ихтэй янч ямар техник хэрэгжилж гэнэ үг гэхээр гаднаас сэтгэлийн хаалгаар орж ирж байгаа бүхий л үзэгдлийг төв сувгийн урсгал руу оруулж байна. Ямар ч зүүн баруун сувгийн өнгө аяс байхгүйгээр цэврээр нь ингэж төв сувгийн урсгал руу оруулаад маш том цэвэрлэгээний механизм ажиллаж байна. Тэр орчны зангилаа энерги мэдээллийн бохирдлыг хэдийнэ мял богд цэвэрлээд эхэлчихсэн гэсэн үг. Гэхдээ тэр эрчим өөрөө дайралт их байсан учраас могоо мөр мэт ингэж мөрөлзаад нээгдэнэ л дээ төв сувг ихэндээ. Төв сувг ихэндээ мөрөлзөж нээгдээд машин тэрэг техникээр ярил халаах явцад, төвлөрөх явцад ингээд тэгшрээд хүрээд ирнэ төв сувг. Тэгээд нөгөө эхлээд мөрөлдсөн замаар гүйжсэн урсгалууд төв сувг жигдрэх тусам ингээд тэгш хэмтэй болох тусам бүр хурдан урсаж эхэлнэ төв сувг руу. За энэ юу хийж гэнэ гэхээр орчны энерги мэдээллийг цэвэрлж байна. Төв сувгийн урсгал руу яг байгаа байдлаар нь хүлээж аваад байгаль дэлхийн том макро урсгал руу цацж байна. Тэгэхээр тэр хаалгаар орж ирж байгаа үзэгдлүүд өөрөө цэвэршээд макро урсгал руу цацагдж байгаа юм үйл явдал болж байна. За тэгэхээр энэ ихтэй янчин хийсэн техникүүдийг тоолоод үзэх юм бол хоёр нүдийг цэгширтээд дулдуугаар хөсөр дэлтсэн. За төв сувг мөрөлцөж нээгдсэн. Одоо юу болж гэнэ гэхээр хүч багтаа чөтгөр шулмууд бол номхроод хөдөлж чадхаа байсан гэдэг нь энерги мэдээлэл засраад эхэлсэн. Харин их хүчит хүмүүн бусчууд бол мөчөөгөө өгөлгүй дагнсын гаргасан жимээр нэвтэрч нөгөө мөрөлдсөн замаар чинь нэвтрээд нэгэн дор цуглараад дахин дайрахаар зэгсэн гэж байгаа юм. Төв сувг руу дайрчин эднэр мэлбогд шулмсыг цогоор номготгох адистад хийсэнд тэдгэр нүгэлт ёр бэлгэс даруй амарлаж үгүй болов гэж байгаа юм. Тэгэхээр нөгөө цогоор номготох нь гэдэг нь нөгөө сайхан одоо биеэгээ халаагаа төв сувг жигдэрч чинь бүр үйл ажиллагаа жигдэрч байгаа тухай. Тэгээд энэ их сайхан домог байдаг юм байна. Богд ламын хөлийн мөр одоо хэрнээ тэр ууланд хадгалагдсан үлдсэн байдаг гэхэд ингээд сайхнаар ярьдаг юм байна нутгийн иргэд. Ингээд тэнгэр цэлмээ докторгуу цэлмж эхэлжсэн гэж байна. Богд ламын сэтгэл чинь маш баясгалантай болсон гэж. Ер нь Мелбогдын нэг тийм бясалгалын гүнээс бол их маш их жаргалан гэдэг юм тодордог Мелбогдод. Тийм техник байгаа Мелбогд. Их жаргалан гэдэг юмыг биеэрээ мэдэрдэг. Маш хөнгөн болдог, нисэж байгаа юм шиг болдог. Их жаргалан мэдэрдэг учраас сэтгэл нь их баясгалантай болдог. Ингээд асар хуун сэтгэлийн 3 үг гэж алдаршсан нэг тийм хатан дээр суугаад асар хуй нэгүүлсхүүн самадыг тэг шагуулan бясалгажээ гэж.
тэр нөгөө дайрч байгаа чөтгөр шулам нугуудыг инэрчэн, асарчэн ингээд тэгш агуулаад бясалгал улам явж гин. Тэгэд ингээд за тэр газар оронд ингээд нэг чөтгөр шулмын давтамж байж түүнийг богдлоо мочоод ингээд номготгож гэн гэдэг нь ямар логик байна уу гэхээр нөгөө хоосон чанарынх нь онлоор ерөөсөө юу ч дангаараа оршдоггүй юм байна. Бидний сэтгэл, бидний хүлээж авч байгаа сэтгэлийн хаалгаар үзэгдлийг хүлээж авч байгаа байдал, тэр одоо үүсэж байгаа зангилаа, ихэд яан чин сэтгэл бүгд нийлжээж юмс үзэгдэл харилцан шүтэлцэж оршиж байгаа. Тэгэхээр төв суугаараа оруулаад сайхан ямар ч одоо хэлбийсэн зүйл байхгүйгээр тэр энерги мэдээлэл задлаад байгаль дэлхээр үн цацгад байгаа ийм л одоо үзэгдэл юм байна лээ. За газар нутаг яагаад тогширчихсан бэ гэдэг асуудал үүснэ. Гүтэр дөрөөлөн жогмо уул яагаад ийм их кибиттэй урсгалтай болцсон бэ гэдэг асуулт үүснэ. Түүнийг бидний сэтгэлийн одоо нисванис бүтээсэн юм а гэж үздэг юм байна. Би нөгөө Үүлийн үрийн саруул тайлбар тол гэдэг номыг уншиж нэг дугаар бэлдсэн байгаа. Түүнийг уншиж явах үед ер нь шунаад байх юм бол байгаль орчинд ийм нөлөө үүсгэн. Тэр одоо буруу хурцл гэдэг юм уу одоо бохор одоо заван тийм байдалтай байх юм бол орчин их шалбаагтай болно. Хов яриад байх юм бол зам харгуу бэрхшээлтэй болно гэх мэтлэн бидний одоо тэр нисванисын давтамж өөрөө тэр энерги мэдээлэл маань их олон хүнийхний хэлэхээр байгаль орчныг тийм муухай болгодог юм байна. Давтамжтай болгочдөг юм байна. Тэгээд тэр байгаль орчны энерги мэдээллийг бидний сэтгэлийн тэр давтамжууд ингээд өөрчлөө хайчихсан. Тэгээд тэрэн дээр нь ирээд битүүдийн давтамж татагдсан байж байгаа. Бас нэмээд нэг хэлэхэд бол ерөн байгаль дэлхийг галактик одоо ёстой нөгөө 3000 их мянган ертөнцийн оронч гэдэг юм уу. Эдгээр нь бол тэр чигтээ энерги мэдээллийн урсгал байгаа. Урсгал. Тэр их байгалийн том урсгал дээр юу болж гэнэ үү гэхээр нөгөө 6 төрлөختөн гэж яриад байдаг. Одоо тэрний нөгөө хүний ертөнц, амьтны ертөнц, өлсгөлн сүнсний ертөнц гэх мэтлэн ийм 6 ертөнц байгаа. Тэд нар ч бас өөрийнхөө үүлийн үрийг тэгээд урсж байгаа. Тэр нөгөө урсгал учраас биднийг урсгал гэж тодорхойлсон байдаг юм байна лээ. Нууц тарны сургаалт. Хүн бол урсгал мөн гэж тодорхойлсон. Антон, Пецлог одоо яас үс судас шөрмөс гэж тодорхойлоогүй. Яг уу судас шөрмөс одоо махан бий бол нэг үзүүлэлт. Түүн дээрээс нэмээд 4-5 үзүүлэлт нийлээд тэр 4-5 үзүүлэлт дотор нь одоо бидний үүлийн үр хүртэл орж байгаа. Эдгээр нийлээд хүн гэдэг ийм төр урсгал бий болсон байгаа. Тэр бидний сэтгэлээс гарч байгаа бодол нисванис бидний дадал зуршил муу муухай бүхэн замыг муухай болгоно. Эсвэл бидний муу муухай бүхэн уулгүй зам харгууг бэрхшээлтэй болгоно. Эсвэл одоо шавар балчаагтай болгоно. Эсвэл одоо тэр орчны энерги мэдээллийг одоо маш муухай зангилаа бий болгоно. За тэр нэг зангилаа шиг юм дээр нь эргээд битүүдээрээ татагдчихна давтамжаараа. За тэгээд энэ орчин бол догширч эхэлнэ гэсэн ийм агуулга байна. Тэр одоо битүүдийн давтамж яагаад тэнд нутагшаад одоо дэрэлүн жогмагийн одоо битүүд гэж баг тэнд харьяалуулах хэмжээнд тэнд эргэлдээд байгаад байна уу гэхээр бидний одоо айдсаар хоололт юм байна. Одоо бидний нүдэнд үзэгдэн нэг нь үзэж харчаад ирээд тосгонд гүйж ирээд хэлнэ. Өстой аюултай юм байна. Тим юм үзлээ. Тэгсэн чинь одоо татад чангаах шиг боллоо. Хажуу талаас зурах шиг санагдсан. Ингээ баруун талаас ороод ирсэн, зүүн талаас ороод ирсэн. Гэт ингээд янз янзаар ярьж маш ихээр айна. Тэр мэдээлэл тосгонд даяар тархан. Тэгээ тэрийгээр явсан хүн болгон айна. Тэр айдсын долгионоор битүүд бол хоололдог гинэ.
ингээд хүчээ аваад идэг. Тэр нөгөө өглөгийн эзэн хэллээ штэ, бүр одоо өдрийн цагаар харагддаг болсон одоо сүүлдээ. Манай иргэд маш их айж цочоод тийш зүглэхэ байсан гэж. Тэрэлэн жогмоо гэхтэл одоо айгаалах юм бол тэр хүчээ аваад байна. Тэрхий биетүүд. Ер нь тэгээд давтамжийн төвшнөр татагдж ирсэн. Тэр нутг усанд. Хэзээ нэгэн цаг тэр нутг усанд дайн байлдаанж болж ирсэн үү? Хитрхи их шуналтаач байсан уу? Муу мухай юм болж ирсэн үү? Тэнд нэг энерги мэдээлэл, ерөн мэдээллийн урсгал сайхан ингээд энерги урсгал сайхан урсж явах хэвээр байтал тэнд зангирцсан байгаа гэсэн санаа. Тэгээд тэрийг яагаад цэвэрлэчихв гэхээр тэр зангилаа тайлагч чинь айхгүй штэ, одоо очиход сэтгэлийн хаалгаар ороод ирнэ, яаж дайрч чинь үү, ямар хэрчмийг үзүүлж чинь тэрэнд бол огт айгаагүй төв сугруу л урсгаад ирсэн. Яг байгаагаар нь хүлээж аваад урсгаад ирсэн. Сэтгэлийн хаалгаар орж ирж байгаа үзэгдэл ч гэсэн биднэрт найдаж орж ирдэг гэж байгаа юм. Энэ нөгөө надаас айдаг штэ. Энэ намайг үзий яддаг штэ, урд нь угаасаа. Гээл одоо бидний үзий ядалтай айдас одоо тэр бүх юмд найдаал орж ирээд байгаа. Хүчээ авах гээд орж ирээд байгаа. Бид нар ерөөсөө архивлал, ангилал, ялгаал, шошох хаяг наагаал, өстой eerч муурал, өстой аимшигын үлийн үртэйгээр хүлээж авдаг гэж байгаа юм. Үзэгдлийг зүүн суг руугаа оруулаад, баруун суг руугаа оруулаад, өстой янзаар ингэж хүлээж авна бид нар. Тэгэхээр нөгөө үзэгдэл чинь хүчээ аваад идэг гэж ингэж үздэг юм байна. Сэтгэлийн хаалгаар орж ирж байгаа тэр ямар ирээд бэлгсийг үзүүлж гэн, бүр одоо их гоё хүүхний дүр туулж гэн үү, эсвэл бүр хэдэн 10 толгойтой мангас магчин болж дайрч гэн үү, ямар ирээдийг харуулж гэн, түүнийг зүгээр л байгаа байдлаар нь төв сүг рүү оруулаад ах юм бол тэндээ замхраал энерги мэдээллийн зангилаа тайлагдаад байдаг гэсэн ийм тайлбарыг уншсан шүү би. За Мелбогд цаашаа явсан. Тэгээд сайн үст голын хөвөнө хүрээд мөрний урсгалын бясалгалын агаарт сууж ирсэн. За энэ бол нэлээд одоо олон хоногоор л бясалгаад байгаа тухай асуудал болж байна. Тэгээ гал барс жилийн намрын тэргүүн сарын шинийн 10-ын шөнө гэж байгаа юм. Балбын баароо нэрт их ад хэдэн түмэн хүмүүн бус чөтгөрийн зэргүүдэ тэргүүлэн сайн уст голын огторгуу газрыг нэлэнхүүд нь бүрхэн ирээд Мелбогд руу дайрахад агшин зуурын төдөд аянга цахилгаан нижигнэн уул нурж хад асах хагарчээ. Олон шулам нэгэн зэрэг Мелравыг баригтун, хүлэгтун, алагтун хэмээн чихэнд чиртэ аюун шигт дуу хадааж үзшгүй муухай дүрийг үзүүлсэнд аяа тэр хүмүүстчүүд чөлөө хаалга ирэхээр ирсэн ажгүй хэмээн Мелрав сэтгээд шалтгаан үр үнэмлэхүү нэрт гүр дууллыг уншсан байгаа юм. За Мелбогдын гүр дууллын агуулга юу байна вэ гэхээр 6 чуулган мөн чанараараа хоосон. Зуурмагхан энэ ёсыг өвөөзөр би таньсан. Тийм болохоор одоо чөтгөрийн хорлол надад хүрэхгүй. Сайн муу нүгэл буйны үр үнэмлэхүү саарлгүй сүйдэр мэт даган боловсрдог. Энэ төрөлд хийсэн муу нүглийн өрчин эргээд чөвлт муу заяанд унганаа. Ахуу ёсыг та нар ухахгүй байгаа чинь одоо хэцүү байна гэж энэ бэрд чөтгөрүүдэд хэлж байна. Эдэнийг шүтгч хамаг амтан нугууд эцэг эгчин болоогүй нэгэхэн бэрч үгүй. Энэ ачлалыг эс сангалзан хариулахыг бодлогүй. Эргээд хорлох санаа өвөрлөх нь юу та халаглалтаа гэж хэлээд байгаа юм. Эцэг эгчин болоогүй амтан гэж нэгэхэн ч бэрэггүй. Их олон удаагийн төрөл авч явхад. Гэтэл одоо энэ эцэг эгчин болж явсан амттыг хорлох гээд дайраад байгаа чинь халаглалтаа байна гэж ингэж номлосон. Энэ чөтгөрүүд ерөөсөө хүлээж аваагүй эднэр зүгээр. Чиний уран цэцэн үгэнд толгоогоо бүхийлгэхгүй, бидний ирээдийг одоо зогсоож чадахгүй гэд ингээд улам янз янзын өвдөс шидийг хэрэглээд богд лам руу ингээд бүр довтлоод исэн. Ялангуяа тэр
балбын бааруу нэрт ад хэдэн түмэн цэргүүдэд дагуулan энэ тэнгэрээр орж ирж байхад тэр одоо бясалгалд орж ирж байгаа тэр үзэгдэл ямар байна вэ гэхээр бүр тэнгэрийг бүрхэж байгаа. Тийм аймаар орж ирж байна. Тэгэхээр одоо Мялбогд юу гэж хэлж гэнэ үү гэхээр энэ нэг чөтгөрийн ийм үзэгдэл илэрч байна гэдэг бол үнэхээр бол бас энэ ихтиянчийн бас нэг сорилт. Өөрийнх нь чадлын хэмжээг илтгэж байгаа. Миний сэтгэлийн чимэг цог зал болон хуурч байна гэж ингэж хэлж байгаа юм. Хамаг чөтгөр шулмын хорлол энэ хөнөөл нь миний сэтгэлийн чимэг цог зал болон хууршсан болгоо гэж хэлдэг. Кичнээ одоо эдний энэ ирээд бэлгсэн хорлол одоо энэ дайралтын эрчим их байх тусам богд ламын чадал улам ихээр ингээ бадраад байгаа уртаас нь батарч байгаа. Мялбогд 7 их чимэгт гэдэг бүр дууллыг дуулсан. За агуулга нь юу байна вэ гэхээр энэ агуу хатнаас өгч юг үзэр би ашид сэтгэлийн хоосон чанарыг бясалгаснаар эм чөтгөр та нарыг цуглуулан чадлаа. Энэхүү сэжигт ирээд бэлгэс юг үзэр миний их чимэг буюу гэж. Үнэхээр бясалгалын чимэг болон тодорч байгаа. Чадал нь их байх тусам л одоо зарим нь одоо буужраад унаад энерги мэдээлэл засраад энэ нутагт дэвсгэр цэвэршээд эхэлсэн ер нь их том талбайг хамарсан тийм зангилаа байсан нь мэдгэж байгаа. Хамгийн сүүлд энэ баароо ер нь хамаг одоо цэргүүдэ гэдэг юм уу хамаг хүч чадлаа нэгтгээд л дайраад байгаа. Ийм юм болж байна. За 7 их чимэгт гүр дууллыг дуулсны дараагаар эдгээр ирээд бэлгэс номхорч эхэлсэн. Номхроод гүн сүжиг бишрэл төрсөн эдгээр хибитийн битүүдэд ингээд номхроод номонд орж эхэлсэн. Эдгээр хибитүүд номонд орж номхроод тэгээд ном гуйсан. Номлол гуйж байна. Бидний муулийн үр дэндүү их юм аа, бэлэг оюун мөхс юм аа. Тэгэхээр гүн нарийн номлолыг бид бас тогтоож чадахгүй. Та бидэнд одоо товч тодорхой, ухахад хялбар ойлгоход амархан бидэнд тусдаа номыг айлдаж өгөөч гэж гуйсан. За тэдний хариуд нь 7 мөн бүхэн их шиг гэдэг гүр дууллыг Мялбогд номлосон байгаа. За энэ гүр дууллыг би уншиж сонсгоё. Үнэн сүжгээр марва богд ламд сүгдэм үе. Үлэмж бод сэтгэлийг бясалгах адистад хайрлан соёрох. Гүн нарийн ансгүй бодит үгсэн гүйхэн агад уйхан дуунаас юуны өөрц байх вэ? Зүүрлэл номлол харилцан эс зохицвоос зүүргүй яруу үгсч ямар нэмэр байх вэ? Айлтсан номлолыг сэтгэлдэн эс бясалгаад ансыг ойлгоно гэвэл өөрийгөө хуурсан хэрэг. Ариун дандарсын утгасын өвдсийг бясалгалгүй. Аглаг ууланд ганцаар сувал өөрийгөө зовоохоос хэтрэхгүй. Амгалант богдсын номын учрыг ухалгүй. Альва үйлсийг үлдвэс зовлонд шаналмой. Шалтгаан үрийн ёсыг ухаж хичээхгүй хүнийг шамдуулж хичнээн сургаад ямар тус байх вэ? Үнэн утгад ном нугуудыг сэтгэлдэн эс тогтоогоод өгүүлж хичнээн номловч хуурамч амтан төдийхнэ. Өөдгүй нүгэлт явдлыг огоот төвч байс. Үүлийн түүтгэр өөрөөсөө арилмой. 10 цагаан буйнд хичээнгүүлэн шамдваасал альва хүсэл ёроол аяандан бүтмөй. Онцгой тарнын гүн утхыг бясалгаж олон аргад авталгүй нэгийг шүт. Энэ дүүрэн олон үхсээр өөрийгөө бүү зовоо. Энэ мэтчлэн суралцваас зөв зам тэрэ гэж номлосон байна. Ер нь үүлийн үрийг төвч, өөдгүй муу явдлыг төвч, 10 цагаан буйнд шамд онцгой тарнын гүн утхыг бясалгаж
олон арга руу ингэж автахгүйгээр нэг л юмыг шүтгэж байна. Нэг л номоо хийгээд. Ер нь үйл ажиллагаа үйлдэл чинь зам мөрчин цэвэрхэн байг. Буйны замыг барь. Тэгээд нэг л номоо хийгээд гэж өөрт нь яг энэ хибитүүдийн төвшөнд тохирсон сургаалыг хэлж өгч байна. Мелбогд. За ихэнх хибитүүд номхорсон боловч энэ Бааро нэрт ад бас дахиад дайрсан. Нөхөд сэлтийнхаа хамтаар муу ирээдэг үзүүлсээр л байсан. Энэ бол бас их үлийн үртэй юм оршихуй байна л да энэ Бааро нэрт ад. Тэгэд Бааро нэрт адад бол ер нь гайхамшигт ачуурын номыг аялгуулан дуурсгасан. Мелбогд. Үүлийн үрийг л сургаад байгаа хибитүүдэд. Ингээд үүлийн үрийн сургаалыг сургаад ахта зэрэг хамгийн сүлд номхорч бууж өгсөн. Номхруулаад одоо номонд оруулна гэдэг нь энэ юм байна л да. Тэг цаашаа гүн нарийн сайн зоригт гэдэг номыг номлож байна энэ хибитүүдэд. Тэгээ юу хэлж гэнэ үг гэхээр Мелбогт илт бүхнийг мэдгч бурхны хэрэгүү сударт эгнэгт шалтгаан үрийн номыг айлтсан байдаг. Хамаг амтан угаас нэгэн бүл хэмээх харшгүй энэ үнний сургаалыг хатуу чанд мөрдөж явагтун гэж хэлж байна. Гítэлгэгч Мелрав хэмээн алдаршсан югүүзэр би гэмээ шинжсээр сэтгэлийн гэгэрэл төрсөн. Гадна үзэгдэх түүтгэр тотгорууд цөм гагц төрөлгүй сэтгэлийн ирээдэ бэлгэс мөнийг ухлаа. Урвуулж харин өөрийн дотор руу өмгийвэс угаас сэтгэлийн язгуур нь хоосон ажгүй гэж номлож байна. Хибитүүдэд ер нь шалтгаан үрийн номыг номлосоор байгаад бүгдийг номхотгож дууссан. Ингээд Бааро нэрт ад түүний найд одоо нөхөд сэлтэн бүгд уйсан хайлсан. Уйсан хайлаад өөрсдийн гавлын яс нугуудыг мөлтөлж Мелбогдод өргөл болгон бариад олонтой гороолон тойрсны эцэст нэгэн сарын хүнс зоогийг бэлдэж өгөөд солон болон хувраад үзэг тухгүй болсон гэж байгаа юм. Энэ их хибитүүдийн урсгалыг цэвэрлэж маш их хүчтэй төвлөрсөн бясалгалыг хийсний дараагаар сэтгэлд их жаргалн төрн, бие нь одоо их хөнгөн болно. Сэтгэл нь их уужрна, бие тавирна. Маш их одоо тэр тугдам гэдэг юм нь маш их дээшилж ирсэн. Ерөөсө хоол идэх тийм ямар ч дур хүслгүй болоод нэгэн сарын турш огт өлсөж сангах мэдрэмж алга болсон гэж байгаа юм. Мелбогдод. Агаараас хоололж гин, тэр хинээргээр хоололж гин. Ерөөсө тэр лач цас цагаан уулын хормоотох тэр их энерги мэдээлэл агаар тэгэл одоо тэр бясалгалын хүч тэр бүхнээс тэр их жаргалан төрж байгаа сэтгэлд. Тэр их жаргалан амар амгалангаас маш их одоо энерги тэжээлийг авсан. Ингээд нэг сарын туршид бүр юу ч өлсөх ундаасах бараг ус жуух тийм хүсэл сонирхолгүй болсон Мелбогд. Тэгж их дотоод дэсэнд хүчтэй болж дээшилсэн улам. Ер нь хүн ч гэсэндээ нэг гадны хатуу сорилттой таарахгүй бол өөрийгөө таньж мэддэггүй. Маш хатуу одоо аимшигтай ч гэдэг юм уу юмнуудыг туулаад гарсны дараагаар хүн дотн талдаа жаахан эр зоригтой нэг өөрийгөө таньсан юмыг ухаарсан нэг юм болж гарч ирдэг энгийн амьдрал дээр. Бясалгалын төвшөнд бол бүр одоо тугдам нь дээшилж байна. Уг нь бол тэр лач цас цаан бол гайхамшигтай уул. Тэнд зүгээр шимнуусууд тэгэл энэ кибитийн зангилаанууд бас цугларцсан л байсан болохоос биш. Ер нь тэгээд тэр тийм цастай уул их онгон дагшин газруудаар энэ кибитийн урсгал бас байдаг гэж ном сударт бичсэн байдаг юм байна. Энэ бүхний энерги урсгалыг ингээд цэвэрлсэний дараа нутаг орон бүр гоё амарлингуй гоё болсон. Тэгээд үзэгслэн төгөлдөр нутаг байсан. Нээл сухаа мод ургацсан. Маш гоё тийм ягаан цэцгүүд ингээд битүү ургацсан.
ийм сайхан байгалийн үзэсгэлэнтэй нутаг байсан учраас тэнд тэр үзэсгэлэнд нь татагтаа дахиад 1 сар суусан гэж байгаа юм Мелбогд. Тэгээд тэр нутагт нэг том бул чулуу тааралдсан замд нь одоо дэрэлүн жогмаа нэрт хад гэдэг нь магадгүй тэр байсан байж магадгүй их томоо бул чулуу тааралдсан. Тэгээд тэрэн дээр ингээд суугаад бясалгаж явах үед Тэнгэрийн дагнас бууж ирж гороолон мөргөж ийн гин. Энэ дагнасыг нуус тарны сургаалд бясалгалын хөтөч гэж нэрлэдэг. Та нар анзаарсан бол тэр анх нөгөө аюултай ирээд бэлгэс явж явах үед зүүн баруун хоёр уулын хооронд могоон мөрмөт нарийнхан жимийг дагнас гаргаж өгч ирсэн шүү дээ. Энэ дагнас бол ингэж ивээжэдэг тахил тэргүүтнийг өргөссөн гэж байгаа юм. Ингээд гороолоод мөргөөд. Ингээд цааш яваад бясалгаад байсан Богдлам тэгээ явж тал дахиад багсаг жижиг сажиг ирээд бэлгэсүүд үе цухалзаад нэг үлдэгдэл жахан юмнууд дайраалсан. Янз янзаар одоо хүний одоо сэтгэлээр ярих юм бол уруу татах гэж оролдоно. Энэ муу одоо яах нү гэж туршин ингээд янз янзаар туршаад байсан. Тэр ирээд бэлгэс үзүүлээд байсан учраас Мелрав ламтан догшны дүрээр гэж байгаа. Бүр догшин дүр туулж байна. Догшин дүр туулаад хотол нууц орныг бэхлэх гэдэг юм техникийг хийгээд цаашаа явсан байгаа юм. Тэгэхээр одоо энэ багш бол ёстой нэрэ бүх энерги мэдээллийг цэвэрлж जैन дараа нь тэр номыг номлж जैन номлосоор байгаад ойлгуулад ухааруулад бүр одоо үүлэн хайлан сүгдэж जैन уяран хайлан сүгдтэл нь энэ энерги мэдээллийг ингээд засаад тэд нар бүгдээр ингээд энэ дианчиг тойрон гороолсны дараагаар тус тусынхаа орноо одлоо гэж байгаа юм. Огторгон солон адил оргүй хоосонд хувилан одов гэж. Ингээд сайхан энерги урсгалдаа ороод алга болж जैन зарим нь төрөл дээшилж जैन. Одоо тэр үүлийн үрэн гүйцэтсэн байгаа хибитүүд бол ер нь төрөл дээшилдэг гэж байгаа. Ингээд хотол нууц орныг бэхлээд цаашаа явсан. Бүр одоо тэр энерги цэвэрлэгийг бүр баталгаатай болгож өгсөн. Мелбогдын тэр хотол нууц орныг бэхлэхдээ юу хийж гэнэ үг гэхээр 9 бэлгэс нөхчсний завсарт хутаг тогтсон орны шим хураасан нэгэн чулууны дэргэд хүрээд очирт нүдүүрээр түүний завсар руу хатгаваас чөтгөр нөгөөдийн хам гэрээдэс үгүй болж амрилсанд түүнээс хойш тэр газар 9 гол 9 даваат хэмээн алдаршив гэж байгаа юм. Чулууны завсар руу очирт нүдүүрээр хатгаж байна. Ингээд Богдлам найтал нэрт хотгор газарт өөд болохын цагт Бааруу нэрт чөтгөр Богдламыг өгтөн авч тахил тэргүүтнийг өргөж зассан сэнтэд залж суулгаад Баламет Богдсын номыг айлдан сойрох гэж гуйсан. Мелбогд түүнд Ачуурын ном нугуудыг айлдан сойрхсон хойно Бааруу нэрт чөтгөр сентиний өмнөх нэгэн том хад чулуунд шургаж үзэгдэх төрс үгүй болов. Мелбогдод тэрхүү хотгор газрын байгалийн үзэмж нэн их таалагдсан тул тэнд нэгэн сар саатан суусан хойно Нянан зармаа нэрт мөнөх оронд буцаж тентхийн сайн сүсгтэн өглөгийн эздэд зарлиг болруу. Та бүхний өгүүлсэн тэрхүү дэрэлүн жогмоо нэрт газар нь үнэхээр айхтар хилэнцэд чөтгөр нөгөөдийн орон байсан болгоо. Өдгөө би олон чөтгөр нөгөөдийг нэгэнтээ номготгосон тул тэр газар ариун дагшин бясалгалын орон болон хувирлаа. Тиймийн тул би даруй тийш дахин буцаж бясалгахаар оцсогаа гэжээ. Тосхны оршин суугч өглөгийн эзэд тэр зарлигийг сонсоод бүгд Богдламд үнэн чин сүжиг бишрлийг төрүүлээд өргөж хүндлэн машид сайтар тагчээ. Энэ бол бас Мелбогд лачин нэртэд цас цагаан уулын сайн устгалд чөтгөр шулам нугуудыг номготгосон түүх
болоо. Анхаарал тавьсанд баярлалаа.